Meta компани Facebook, Instagram гэх мэт санхүү хөрөнгөлтийнхаа тайлангаа хэд хоногийн өмнө гаргасан эхний улирал. За тэгээд илүүлээ тоонуудыг харцгаая. За энэ бол улирлаараа ингээд тавьсан байгаа. Тэгээд 25 оны эхний улирлын борлуулалтын орлого 42 тэрбум болж өссөн байна. Өнгөрсөн жилийн эхний улирал бол 36.5 тэрбум доллар. За тийм учраас энийг ингээд хараад үзэх юм бол тийм ээ 42.3 waaхан 36.5 борлуулалт маань өнгөрсөн жилдээ харьцуулах юм бол 15.8% өссөн байгаа. Ойролцоон 16% гэж одоо хэлж болно. Окей. Дараагийн сайн өсөлт, сайн үзүүлэлт гэсэн үг. За яа гэх юм бол 23 оны жилийн эцсийн одоо 4-р улирлын борлуулалт 40 тэрбум байсан бол одоо баг тэр шатнаа хүрсэн байгаа. Тэгээд Facebook, Meta дийлэх орлого эзэн олдог юм бэ гэх юм бол 4 дахь улиралтай болдог. Харах юм бол дараагийн имлэг орчиг бохир ашиг ингээ харах юм бол өнгөрсөн жилийн эхний улирал 29-30 тэрбум доллар байсан бол одоо 34 тэрбум доллар болсон байна. Үйл ажиллагаанаас олж байгаа ашиг 13.8 тэрбум байсан бол өнгөрсөн жилийн эхний улирал 17.6 болсон байна. Энийг бас аваад үзэх юм бол 17.6 хуваахан 13.8 энэ 28% өссөн байна. Бүр сайн үзүүлэлт. Дараагийнх нь цэвэр ашиг 16.6 тэрбумын цэвэр ашигтай өмнөх жилийн эхний улиралтаа 12.4-тэй байсан байна. За тэгээ энийг дахиад хоёр хэдүүлээ угаад үзчихье 12.4 энэ 33% өссөн байна. За тийм окей. Тийм учраас сэдвүүлэнгийн хийсэн өмнө хийсэн санхүүгийн модель дээрээ үнэлгээнд дээр жоохон апдейт орох хэрэгтэй. За цэвэр мөнгө гүйлгээ энэ дээрээ сайн мэдээлэл байхгүй яг гэх юм бол таад мэдж байгаа юм бол Tesla компани, Google, Oracle ерөнхийдөө бүх компаниуд юу гэж байна гэх юм бол хэмэл ухааны дата центр дээр маш их мөнгө хайж байгаа. Цахилгаан станц барьж байгаа. Цахилгаан станцын цахилгааны үйлдвэрлэлийг худалдаа авч байгаа. Нэмээд ерөнхийдөө дата центр, Nvidia-гийн server чипүүдийн бүгдийг ингээд тултал нь худалдаж авч байгаа болохоор энд юу болж байгаа юм бэ гэх юм бол цэвэр мөнгө гүйлгээ ерөнхийдөө буурсан 12.8 ингээд хуваах юм бол тий 14%-аар буурсан байгаа. Окей. Энэ хүн болгон энийг мэдчихсэн юм болно гэд ерөнхийдөө таамагласан тийм учраас нэг сүртэй том surprise биш ээ. Окей. Capex статыг харж байгаа юм бол 24 оны эхний улиралтаа 6.7 тэрбумын Capex хийсэн бол энэ нөгөө хөрөнгө худалдаж авч байгаа гэсэн үг. Тэ data center server. За тийм ингээ харах юм бол 13 оны 7 л өссөн байна. Энийг 6.7-оор хуваах юм бол бараг 100%-аар 104%-аар ерөөхдөө Capex нь өссөн. Окей. Хэмэл ухаан, data center, нүдний шил, VR, AR гэх мэт шин юм лөө хөрөнгө олт хийж байгаа. Тэр metaverse ерөөхдөө одоо жоохон тэ инерц зайлгуудыг алдсан metaverse ярьж байгаа хүн ерөөхдөө байхгүй болцсон. Надтай цуг хөрөнгө олт хийж, үнэлгээ хийж, шинжилгээ хийж өөрөө хөрөнгө оологч болмоор байна. За тийм боломж одоо бүрдэж байгаа. Би өөрийнхөө тийм group community school платформ дээр өсгөж байгаа. Өдөр болгон би та хэдтэй юу хуваалцах юм бэ гэх юм бол зах зээл, техник, фундаментал шинжилгээ хуваалцсан. 7 хоног болгон 2 олон улсын компани үнэлгээ хийн, багцлал оруулах үгүй юу, шийдвэр гаргалтаа таатай бас хуваалцаад бас нэмээд тэр санхүүгийн модель Excel файл таад бас өнгөө авах боломжтой. Хөрөнгө олж болохын тулд бүх мэдээлэл нэмээд өгнө. Сонирхож байгаа юм бол нэмэлт мэдээлэл авмаар байгаа юм бол энэ контентын хамгийн сүүлийн хэсэгт Рафтан бит 2 дэлгэрэнгүй мэдээлэл таад өгнө. Үрийн хэмжээ ингээ харах юм бол энэ бол урт хугацааны зээл энэс гадна өөр төлбөр төлөх юмнууд байгаа л та 28.8 тэрбум дээр байгаа. Ерөөхдөө бондууд гаргаж байгаа хүүгийн төвшин ерөөхдөө бага. Энэ үрийн хэмжээг Facebook нэг өдрийн дотор төлөх боломжтой. Тийм учраас энэ үр мөр одоохондоо нэг аюул биш ээ. За бэлэн мөнгө таад харж байгаа юм бол тий 28.8 тэрбумын өртөө одоогийн байдлаараа 3 сарын 31-ний байдлаараа 70 тэрбум долларын бэлэн мөнгө дээр сууж байгаа. За тийм учраас Facebook компани дээр ямар нэг байдлаар мөнгө дуусан гих мэт шин ерөөхдөө аюул байхгүй хүсэх юм бол өрсөлдөгч өөр компаниудыг ер нь худалдаа авах бүрэн боломжтой. За маржинуудыг харах юм бол бохир ашигын маржин энэ metaverse-ийн үеэр ерөөхдөө буурсан тий 74.1 одоо буцаагаад ерөөхдөө түүхэн баг дэд хэмжээнд очиж байгаа 82.1%-ийн $100 борлуулалт хийлээ. Тэрний 82.1 доллараараа ерөөхдөө тэр үйл ажиллагаа явуулж байгаа төрөөс төлж болно бохир ашиг тий эндээс нөгөө бүтээгдэхүүний борлуулсан бүтээгдэхүүний үртэг хасагдсан байгаа. За үйл ажиллагааны маржин өнгөрсөн жилийн эхний улиралтаа 38-тай байсан бол одоо 41-тэй байна. Энэ ерөөхдөө сайн гэсэн үг. Цэвэр ашигын маржин тэт татвар матур төлснийхэн дараа ерөөхдөө өссөн. Жилийн өмнө ойролцоогоор 33.9 байсан бол одоо 39.3 болцсон байгаа. Ер нь бол
энэ хаанаас гарч байгаа юм бэ гэх юм бол Elon Musk-тэй ер нь холбоотой гэж хэлж болно. Яагаад вэ гэх юм бол Elon Musk юусэн бэ гэх юм бол Twitter руу ороод тэнд ажиллаж байгаа хүмүүсийн 85% цомгтоод халаад тэгсэн хэрнээ Meta компани маань ямар ч тоглолтгүй бүр илүү сайн ажилтг болсон. За эндээс ахуулаад ерөнхийдөө технологийн компаниуд бүгдээрээ бас адилхан цомгтол хийгээд явж байгаа. Окей. За энэ шинэ датануудыг хараад ерөнхийдөө хэдүүлээ юу ихтэй бэ гэх юм бол тэ үнэлгээгээ өөрчлөх хэрэгтэй. За тэгээ манай community дотор энэ үнэлгээ алидын онлайн болцсон байгаа. Та хүсэх юм бол энэ Excel-ийг бас татаж болно. Би юусэн бэ гэх юм бол эхний үйлдлийн тоонууд ингээ оруулсан байгаа. Доорч гисэн орцсон байгаа. Тэгээ эндээ маржнуудыг харьцуул явж байгаа. Дөрөвдүгээр үйлрэл энэ үйлрэлтэй ингээд харьцуулсан. Чараа T S 39 окей. Окей. За та ингэ харж байгаа юм бол тийм борлуулалт нь 16-аар өссөн, борлуулсан бүтээгдэхүүний өртөг 14-аар өссөн. Тийм учраас бохир ашигын маржин бас 16-аар өсөөд ерөнхийдөө санхүүгийн тайлан мөнгө гүйлгэнээс гадна ерөнхийдөө сайн гүйцэтгэлтэй гараад ирсэн. За тэгэдүүлээ үнэлгээнд дээр яаж гисэн бэ гэх юм бол 25 оны борлуулалтын орлого маань 15%-аар өссөн гэж таамагласан бол ерөнхийдөө энийг бас жоохон засах ёстой. Одоо ерөнхийдөө 18-тай гарах боломжтой. За тэгээд энэний дараах жил магадгүй 16, 14, 13 тэгэл 12-оор ингээ аваад үтсчээ. Бид нар юу таамаглаж байгаа юм бэ гэх юм бол 25 оноос 2030 оны хүртэл ерөнхийдөө борлуулалтын орлого хэрхэн өсөх юм бэ? За бохир ашигын маржин ерөнхийдөө өссөн 82 л өссөн. Тийм учраас энийг бас сэдвүүлээ өөрчлөх ёстой. 82 тийм ээ. За тэгээд энэ 81-ээр ингээд тавьчих. R&D нэр юу хийвэндээ. Окей, энэс олж ерөнхийдөө нөгөө мөнгөлөг нь өсөж байгаа. Хувьцааны тоо бас буурсан байгаа. Тэрийг бас оруулсан. Хувьцааны тоо хэрхэн буурсан бэ гэх юм бол 1.3%-аар буурсан байна. Тийм учраас бас энийг засах ёстой. 1.3. За консервативаар аваад чи 125-аар хувьцааны тоош буурна гэж тавьсан байгаа. За борлуулалтын өсөлт 18 лугаа дээшлүүлсэн. За тэгээ хувьцааны ханш хэдэ байг гарч байгаа юм бэ гэх юм бол $669-тай гарч байгаа. Өнөөдрийн хувьцааны ханш бол $639. Тэг яг одоо Meta Facebook компани ханшийг ингээ харах юм бол $640 дээр явж байгаа. Ер нь бол өнгөрсөн хэд хоногийн дотор бас айгүй хөрхөн өссөн байгаа. За тэгээ юу гарч ийнэ гэх юм бол Meta компани хувьцааны ханш тий ерөнхийдөө fair value гэсэн үг хямдханч биш, үнэтэйч биш. Тийм учраас та энэ дээр алхам хиймээр байгаа юм бол өөрөө шийдэрээ гэхдээ манай хөрөнгө оруулалтын багц руу орохооргүй хэвээр байгаа. Хизээ оруулах магадaltaй бэ гэх юм бол томоохон хөрөнгө оруулалтын хөрөнгөний зах зээлийн хямрал тий дараагийн удаа Meta чадахгүй байна, failed нэ гэх мэт чинь ерөөдөө үүсгэн байгуулагч нь мундаг тий компани бол 80% бохир ашигын маржинтай тэгээд ер нь бол томоохон хямрал гараад ирэх юм бол энэ Meta-гийн компани хувьцаа авах боломжтой, бүрэн боломжтой. Гэхдээ өнөөдөр бол биш зах зээл энэ компанийг ер нь бол шударгаараа үнэлсэн байх шиг байна. Тэгэхээр та өөрөө үнэлгээнд жоохон тогломоор байгаа юм бол үргэлж манай энэ видеон дээр хавсрал дотор энэ санхүүгийн модель байгаа шүү. За анхаарлаа хандуулсан баярлалаа. Дараагийн хувьцаан дээр эргээд уулзцгаая. За хөрөнгө оруулалтын community сарын төлбөр хэд юм бэ гэх юм бол одоохондоо $29. За өдөр болгон түрүүний хэлснээрээ ер нь бол олон улсын хөрөнгөний зах зээл дээр дэлгэрүү мэдээлэл шинжилгээ таатай бүрэн хуваалцсан. Жишээлбэл гадаад арилжаа хийдэг, гадаад хувьцаалал хөрөнгө оруулалт хийдэг хүмүүс тий ганцхан нэг ашигтай хөрөнгө оруулалт хийчих юм бол тэр өртгөө нөхөд авчна. За хөрөнгө оруулалт хийя. Гэхдээ зорилго нь хүрээгүй хүмүүс энэ яг тохирно. За нэмээд тэр санхүүгийн модель, мэргэжлийн түвшинд discounted cash flow modeling гаргаад ерөнхийдөө санхүүгийн наривчлан шинжилгээгээр энэ хувьцаа ямар үнэ ханштай байх ёстой юм бэ? Үнэтэй юм уу? Хямдхан байна уу? Багцлуугаа нэмэх ёстой юм уу? Тэр шийдвэр гаргалтын шат шатаар бараг нэг бүтэн нэг цагийн видеогаараа 7 хоног болгон 2 юм топ компани шинжилгээ дүгнэлтийг гаргана. За нэмээд түүхэн хичээл. Тэ Америкийн хөрөнгөний зах зээл, Европын хөрөнгөний зах зээл, нэмээд энэ валютын урсгал яах гэж байна? Улс орнуудын тогтворгүй байдал тэ ирээдүйн хэр байгаа юм бэ? За тэгээ эх 3-4 жилийн хугацаанд ерөнхийдөө энэ олон улсын хөрөнгөний зах зээл нэлээд харанхуй харагдаж байна. Маш олон хувьцаанууд нь унана. Жишээлбэл Германы энэ автомашины үйлдвэрлэгч компаниуд нь бараг тэр чигтээ дампуурах гэдэг байна. За тэрнээс бас
ашиг хийх боломжтой. За долларын ханш бас өсөхөр юм байна. Тийм учраас тий төгрөг яах юм бэ? Гэх мэтчний ийм мэдээллүүдийг өдөр болгон тасралтгүй та хуваалцсан. За тэгээ манай Равдан одоо энэ community руу яаж нэгтгэдгийг, төлбөрөө яаж хийдгийг, одоохондоо ямар агуулга, ямар контентууд орсон байгаа юм бэ? Дэлгэрэнгүй тайлбарлах өгч байна. За, групп дотор ирээ уулзъя. Хэрвээ та манай Эдүрэ Цэцэрлэг бит хоёрын Earn Invest Be Free School Community-д нэгдэхийг хүсвэл яг одоо үзэж байгаа бичлэгнийхаа хамгийн ихний линк дээр дараарай. Линк дээр дарснаар манай School Community-гийн ерөнхий мэдээлэл гарч ирэх ба хамгийн түрүүнд та school дээр өөрийнхөө профайлыг үүсгэх юм. Профайлаа үүсгэхийн тулд та заавал нэг зураг, өөрийн овог, нэр болон мэйл хаягаа оруулах шаардлагатай. Профайлаа үүсгэсний дараа та join гэж дараад Visa карта холбоно. Visa карта холбосноор сарын $29 төлбөр нь шууд татагдаад та манай community-д нэвтрэх эрхтэй болно. Манай community-д орж ирснээр юу байгаа юм бэ гэвэл одоо аль хэдийн 10 компанийн үнэлгээ, түүний Excel файл, давтамжтай ордог зах зээлийн шинжилгээ, судалгаа болон анхан шатны бүх суурь мэдээллүүд орсон байгаа. Мөн та надтай холбогдоод бүх зүйлээ асуух боломжтой. Хэрвээ танд сонирхолтой санагдчих байвал манай community-д нэгдээрэй.